хүүхдээ ирэх гэж мэдгүй. Хулан. Хүүхдээ ирэх гэж юу юм болоо? Намайг Хулан гэдэг. Би бол Монгол улсын иргэн. Харин энэ бол миний найз Болд Эрдэнэ. Тэр ч бас Монгол улсын иргэн. Тэр надтай адил өөрийн гэсэн нэртэй харьяалалтай байна. Тэгэхээр хүүхдүүд төрсөн цагаас эхлэн нэр авч харьяалалтай болж байгаа нь хүүхдийн эрхийн хүрээнд хийгдэж байгаа зүйл юм. Хүүхдийн эрх гэдэг нь хүүхдийг хүүхэд гэж томчуудтай ялгалгүй эрх чөлөө боломж олгож байгаа зүйл юм. Намайг чөлөөтэй сэтгэж, мөрөөдөж, аз жаргалтай байлгах тэр зүйл нь миний эрх. Бид бие биенээ анхаарч халамжилж байж хамтдаа амьдардаг. Бүх хүнд заавал эдлэх ёстой эрх бий. Хүүхэд бие сэтгэлийн хувьд өсч бойжж байгаа учраас олон зүйлдер томчуудаас тусламж авах хэрэгтэй. 18-аас доош насны хүнийг хүүхэд гэх бөгөөд тэдний насанд хүртлээр эдлэх ёстой эрхийг хүүхдийн эрх гэдэг. Дулаахан хүнжилд тайван унтаж амрах, эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох, найзуудтайгаа хамтдаа хөгжилдөн тоглох, өөрийнхөө санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх гээд хүүхдүүд та бүхэн өдөр бүр эрхээ эдэлдэг. Гэр болон сургууль, бусад хүрээлэл. Ер нь хүүхдийн амьдрах бүхэл орчинтой холбоотой шийдвэрийг гаргадаг томчууд. Хүүхдийн юу мэдэрч байгаа талаар ойлгож байх хэрэгтэй. Мөн хүүхдүүд өөрийн гэсэн үзэл бодолтой байдаг тул түүн тулгуурсан асуудал гарвал түүнийг оролцуулах, дуу хоолойгоо илэрхийлэх боломж олгвол гаргаж буй шийдвэр нь хүүхдэд ээлтэй бөгөөд сайн эргэж юм. Гэхдээ ихэнх хүүхдүүд хүүхдийн эрхийн талаар сайн мэддэггүй. Томчууд та нар ирэх гэж ярих хэрэггүй. Үүргээ эхлэн мэдэж авах гэж хэлдэг. Хүүхдүүд яг ямар эрхийн зөрчигдөж байгаа талаар сайн мэдэхгүй байна. Хүүхдүүдийн санааг хамгийн их зовоодог асуудал нь 10 хүүхэд тутмын нэг нь ар гэрээхэн нь мөнгөөр гачигдах, сургуультай хангалттай тусалцаа авч чадахгүй байх, бусдад дээрлэхүүлэх, мөн сургуультай явж суралцж чадахгүй байгаа зэрэгтэй санаа зовдөг байна. Энэ нь мэдээж тухайн хүүхдийн эрхэн зөрчигдөж байгаа учраас иймэрхүү асуудал дийлэнхээрээ санаа зовдөг байна. За сайн мэцхан нөхдүүдээ. Сайн уушаа. Сайн амарсан уу? Сайхан амарсан. Та сайхан амарсан. За сайхан. Гүй нөхдүүд аа. Та нар нэгэнд над үсгэзгээ боож байгаа юм бол нэг сайхан чавхаатай чангахан шиг боолдоо. Нэг л хачин сексисэн. Харин тийм эмэг цэгцгүй хүмүүс суух юм. Сексисэн арцаас юм. Миний ширээн дээр юу гэж вэ? Очоо наач бүр долоон бод чирүүл байсан. Чи дээрээс үлдсэн юм уу? Гүй өгшээ. Өглөө хатуусан шахалдаад алцаа гараад. Чи охтууд Оо энэ зодоо хийцэн байж тээ. тийм байж та. Бас хинтээ зодолцсон. Гүй багшаа. Өглөө хатуусан ороод хаалга хагдаад дээр байгаа хүмүүс бүгд над дээр гутлаа ирчаал. Тэгэл алцаа гараад ирж байгаа байхгүй. Оттой авчир болсон байж тийм бүр. Тийм. Аа бас. Гэхдээ надад ядаж зангиагаа юм зал та. Одоо тэгээ автобусаар ч өөр яах вэ тий? Өөр хийж За гараад нүүр гараа сайхан угаач. Ерөөсөө ч долоо нөрөө. Гэхдээ энэ автобусанд зогсож байгаа хүмүүс нь сууж байгаа хүмүүсийг тэгээд өгдөө штэ. Ядаж энэ том цүнхээ толгой дээрээ авчаад суултаа сони юм бэ гэж тэгээд өгдөө штэ. Тийш багшаа. Тийм л дээ. Тэгээд чи толгойг зөгтөг байх юм л дээ. Багшаа дээрээс нь шүү дээ. Атуусан жохоор ингээд би намхан болохоор ингээд намын толгоон дээр хүмүүс ингээд тохоогоо тавьж маваад. Тэнгуудаа ингээд үсмэсэмээс сулгааж явж байгаа. Амар хөшөө бүр. Одоо тэгээд автобусаар л явна штэ хөхтөд одоо зөгцөөл нийгэмтэйгээ зөгцөөл тийм ээ. Хүнд төв бодохгүй, хүний толгой зөхгүй. Зөгцөөл явахаас зур аргагүй штэ хөхтөд тийм үстэй. За хичээлдээ орё. Үгүй ямар амар юу дуурайд байгаа юм да цонхоо хаатаа. За багшаа. Хичээлдээ ямар төгтөө юм. За би дараагийн сурууч
хийж Хүүхдүүд чинь. тэр хараа. Хулингийн аав нь шүү. Тийм үү? Тийм биш. Юу хийж чинь? Мөн үү? Юу вэ? Багшаа тийм зодтолж чинь. Уу яхаа манаа бэдий. Хулингийн аав нь багшаа зодтолтоод байна шаа хараа. Та нар чамаг усны амар хэрэг дуртай юм бэ? Хали суу. За. Манаа бишлээ штий. Мөн Мөн дээ. биш танаа. Яаж тийм холоос чи тийм суу. Багшаа би Ямар хэрэг дуртай. Манайх айгу бүдүүлэг юм аа. Харин тийм. Том болсон ухамсартай болсон хүмүүс үчиж ямар шаардлагагүй газар сигналаа орилуулаад энэ дуу тохиогч нь бас хамаагүй ингэж орилуулах ёсгүй шүү дээ. Тийш багшаа тий. Хамаг хүүхдүүдийн анхаарал сарниулж. Тэгэл хүний нэрийг бараад. Буцныхаа дууг хаачи. За хичээлд орё. За сайн байцгаана уу хүүхдүүдээ. За өнөөдөр багш нь та бүхэнтэйгээ хүүхдийн эрхийн талаар ярилцахаар ирсэн. За хүүхдүүд та бүхэн маань өөрсдийнхөө эрхийг мэддэг байх. Гэхдээ өнөөдрийн хөтөлбөрөөр бүгдээрээ хүүхдийн эрхийн талаар илүү дэлгэрэнгүй хамтдаа мэдэж авъя. Энэ дэлхий дээр төрсөн хүн бүр эрхтэй байдаг. Хүүхдүүд, бидний өвөө эмээ, багш нар бүх хүмүүс өөрсдийн эрхийг эдэлдэг байгаа. Хүн эрхээ эдэлснээр илүү их аз жаргалтай, илүү их баяр хөөртэй, аюулгүй амар тайван амьдрах боломж бий болдог. Хүний эрхийн түгээмэл тунхаглал зааснаар хүн бүр төрсэн цагаасаа нэр төр эрхийнхээ хувьд адил тэгш байна гэж заасан байдаг. Тэгэхээр эрх гэдэг бол энэ дэлхий дээр төрсөн хүн бүрт өгөгддөг ба хүн эрүүл сарвал аюулгүй аз жаргалтай амьдрахад зайлшгүй хэрэгтэй чухал юм зүйл юм байна. Монгол улсын хүүхдийн эрхийн тухай хууль нь хүүхдүүд та бүхэнд үндсэн 4 бүлэг эрхийг зааж өгсөн байдаг. Энэ 4 бүлэг эрхийн талаар хамтдаа үзье. Энэ 4 бүлэг эрх маань 1-р амьдрах эрх, 2-р хамгаалуулах эрх, 3-р хөгжих эрх, 4-р оролцох эрх байдаг. За 1-р амьдрах эрхийн хувьд хүүхдүүд бид бүхэнд байглаас заяагдсан зам ёсны эрхүүдийг багтаасан байдаг. Эсэм мэнд амьдрах эрх бол хүн бүрийн эдлэх ёстой үндсэн эрх. Хүүхэд эрүүл амьдрахын тулд тэжээлэг хоол хүнс идэж, өвдвөл эмчлүүлдэг байх ёстой. Мөн гэр бүлийн аюулгүй орчинд халамж хайранд амьдрах эрхтэй. Хамгаалуулах эрх нь хүүхдүүдийг бие махбодын хувьд, сэтгэл зүйн хувьд аюулгүй өсөх боломжийг бүрдүүлж өгдөг. Хамгаалуулах эрх бол дарамт хүчирхийлэл, ялгарлан гадуурхал, мүлжлэг зэрэг аюултай нөхцөл байдлаас хамгаалагдахыг хэлдэг. Томчууд хүүхдийн бие сэтгэлийг өвдгөж зовоохгүйгээр хайр халамжинд өсгөх үүрэгтэй. Хөгжих эрх нь хүүхдүүдэд адил тэгш сурч боловсрох боломжийг олгож өгдөг. Бүх хүүхэд өөрийнхөө авьяас чадварыг хөгжүүлэхийн тулд сурч боловсрох эрхтэй. Суралцахаас гадна сайн тоглох ч гэсэн хүүхэд өсөж том болоход зайлшгүй хэрэгтэй зүйл юм. Тиймээс найзуудтайгаа хөгжилтэйгээр тоглож амрах шаардлагатай үедээ сайн амарч байх ёстой. Оролцох эрх нь хүүхдүүд та бүхэн өөрсдийн санал бодлыг чөлөөтэй илэрхийлэх, мөн томчуудад өөрсдөө холбоотой асуудал дээр өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлэх эрхтэй. Мөн альва сайн зүйлийн төлөө эвлэлд нь нэгдэх эрх нь бас яах нь та бүхэнд маань нээлттэй байдаг байх нэ. Хүүхдүүд та бүхний амьдралын эзэн нь хүүхэд өөрөө шүү дээ. Тийм учраас хүүхэд өөртөөгөө холбоотой бүх зүйлд оролцох эрхтэй. Хүүхэд бүр өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж, томчууд хүүхдүүд та бүхний үзэл бодлыг хүндэтгэх үүрэгтэй. Бид бүхэн эрх эдлэхээс гадна давхар үүрэг хариуцлага байдаг гэдгийг өдөр тутмынхаа амьдралд санаж байх хэрэгтэй. Учир нь сүүлийн үед томчууд хүүхдүүд эрхээ хэтэрхийлэх мэддэг болсон байна. Харин үүргээ мэдгүй ямар нэгэн хариуцлагыг үүрэхгүй байна гэж бас хэлдэг болсон байгаа. Энэ маань бас нэг талаасаа бид бүхний хувьд анхаарах ёстой зүйл юм аа. За яагаад гэвэл бид бүхэн эрхээ эдлэн давхар бас яах нь үүрэг хариуцлагыг хүлээнэ гэсэн үг. Жишээлх юм бол хүүхдүүд та бүхэн цэвэрхэн орчинд амьдрах хэрэгтэй байдаг тийм. За тэгвэл эсвэргээрээ бид бүхэн тэгвэл амьдрах орчноо цэвэрхэн байлгах нь бид бүхний үүрэг юм байна. Хүүхдүүд та бүхэн суралцах эрхтэй байдаг. Тэгвэл бид бүхэн суралцах эрхтэй юм чинь хичээлээ хичээнгүйлэн хийх нь бид бүхний үүрэг байх нэ гэдэг яг нь анхаарна гэсэн үг. Хүүхдүүд та бүхэн ялгуурлан гадуурлахаас хамгаалуулах эрхтэй байдаг. Тэгвэл бид бүхэн хин нэгнийг ялгуурлан гадуурхахгүй байх нь бидний үүрэг юм байна. Ягаад тэр хүүхэд болгонд эрх байгаа гэж хэлсэн. Хүүхэд болгон хамгаалагдах хэрэгтэй. Тийм учраас хин нэгнийг ялгуурлан гадуурхахгүй байх нь бидний хувьд маш чухал зүйл юм байна. Бидэнтэй хүүхдийн эрхийн тухай ярилцах гэж урангоо, төгөлдөр, халиуна, намуун зул, оргил нар холбогдож байна. Сайн уу хүүхдүүдээ?
Сайн аа. Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Сайн байна уу? Намайг Оргил гэдэг. Би 12 настай. Наранбаярын Халина гэдэг. Би нийслэлийн 84 дугаар сургуулийн 7-гийн 1 ангид суралцдаг. Сайн байцгаана хүүхдүүдээ. Намайг Оронгоо гэдэг. Би одоо 14 настай. Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дахь сургуулийн 9 ангид суралцдаг. Намайг Намонцол гэдэг. Одоо энэ жил 12 хүрнэ. Глобал данс сургууль сурдаг. Намайг Ариун байрын Төвлөр гэдэг. Би нийслэлийн 84 дугаар сургуулийн 6-гийн 1 ангид сурдаг. Хүүхдүүдээ та нар хүүхдийн эрхийн тухай мэдэх үү? Хичээл дээр ч орж байсан уу? Манай хичээл дээр ордог. Тэгээд хүүхдийн эрх гэдэг нь бид нэр өөрсдөө хамгаалах, хөгжүүлэхийн тулд бидэнд олгогдсон эрхүүд гэж ойлгодог. Хичээл дээр орж байгаагүй гэхдээ би саяхнаас мэдсэн л дээ. Миний хувьд болохоор би хүүхдийн эрхийг мэддэг. Манай багш нар хичээл дээр яг заадаг иргэний ёс зүйн боловсрол гэж манайд хичээл ордог. Би хүүхдийн эрхийн талаар мэддэг байсан. Энэ жил хичээл дээр зааж эхэлсэн. Хүүхдийн эрхийн тухай конвенц бидэнд үндсэн 4 эрхийг зааж өгсөн шүү дээ. Тэгвэл эрх гэж яг юу юм бэ? Энэ дэлхий дээр төрсэн хүн бүр өөр хоорондоо ялгаатай байдаг. Тийм ч учраас хүн бүр өөрийн гэсэн эрхтэй байдаг гэж би боддог л доо. Хүн бүр төрсэн цагаас эрх чөлөөтэй байх, нэр авах гэд эрхээ эдэлж эхэлдэг л дээ. Хүүхдийн үндсэн 4 эрх байдаг. Үүнд хөгжих эрх, хамгаалуулах эрх, оролцооны эрх, амьд явах эрх гэж байна. Миний бодлоор хүүхдийн эрх гэдэг нь хүүхдүүд бид нар дэлхийн дахин болон томчуудад өөрсдийнхөө дуу хоолойг чөлөөтэй илэрхийлэх, за мөн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй байдаг. За мөн энэ эрхтээр болохоор нэгдсэн үндэсний байгууллага хяналт тавьдаг. 4 эрх байдаг гол. Тэр 4 нь амьдрах, орчин нийгмийг бүрдүүлж өгдөг. Тэгвэл үе тэнгийн найзууд чинь хизээнээс эхэлж хүүхдийн эрхийн талаар мэдэж авсан юм бол Манай үе тэнгийн найзууд болохоор бага зэрэг ойлголттой байж магадгүй. Хүүхдийн эрхийн талаар нийгэм судлалын хичээл дээр 7 дугаар ангиас зааж эхэлдэг. Тэгээд надаас жоохон мөн үе тэнгийн хүүхдүүд бол интернетээр хагаад тэгээд олж бас болно. Би бол 6 дугаар ангиас үзсэн. Тэгээд эрх зарим хүүхдүүд нь мэддэг, зарим нь болохоор тийм юмнаас хойш суудаг байж магадгүй. За миний хувьд болохоор сурч боловсроод ингээд сургууль суралцахыг зүгээр ингээд заавал байх ёстой, заавал сурах ёстой гэж боддог байснаас биш энэ миний эрх гэсэн ерөөсөө ойлголтгүй байсан. Харин 6 дугаар ангиас ингээд нийгэм ёс зүйн хичээл орсноор ерөнхийдөө болвол энэ ингээд яг миний эрх юм бэ шүү. Би ингээд эрхээ эдэлж байгаа юм бэ шүү гэдэг тал дээр ерөнхийдөө бол өөрийн гэсэн ойлголттой болсон. За тэгээд мөн манай жоохон дүүнерч гэсэн одоо сошиал орчноос бас энэ хүү мэдээллийг авч байгаа гэж бодож байна. Би хүүхдийн эрхийн талаар саяхнаас мэдэж авсан л да. Үе тэнгийнхэн найзууд маань сайн мэдэхгүй байх. Гэхдээ хүүхдийн эрхийн талаар эрт мэдлэгтэй болох нь зөв гэж бодож байна. Хүүхдүүдээ та нар ямар хүүхдийн эрхийн талаар саналаа хэлмээр санагдж байна? За тэгэхээр миний хувьд хөгжих эрхийн талаар тайлбарламаар байна. Тэгэхээр хүүхдүүд бид нар ингээд ерөнхийдөө бол өөр гэсэн сонирхолтой байдаг шүү дээ. Тийм учраас тэр сонирхлоо тодорхойлоод дугууланд хамрагддаг. За энэ болохоор хөгжих эрхэнд ордог юм болов уу гэж миний хувьд бодож байна. Би оролцох эрхийг би ингэж боддог л доо. Өөрийнхөө үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, бусдад харилцаж оролцох гэж би боддог л доо. Ер нь та нар хүүхдийн үүрэг гэж сонсч байсан уу? Бид нар яг ямар үүрэгтэй юм бол биднээс их байгаа юм чинь бас үүрэг байгаа. Миний хувьд бол үүрэг маань сурч боловсрох, аяас чадвараа нээж хөгжүүлэх гэх мэт маш олон үүргүүд байдаг. Сурч мэдлэгээ дээшлүүлэх хэрэгтэй. Тэр бол бидний үүрэг. Тэгэд бас бид нар хүүхдүүдэд бас бусдад чадах хэмжээгээрээ туслах хэрэгтэй гэж бодож байна. Зарим хүүхдүүд нь надад үүргээ мэддэг ч гэсэндээ эрхээ мэддэг юм шиг санагддаг. Үүргийн жишээлбэл гэрээ цэвэрлэх ч юм уу тиймэрхүү юм байхад миний эрх гэвэл сурах эрхээ эдэлж чадхааргүй болдог. Тийм учраас сурах эрхээ илүү яаж энэ яриагаа яг жигд барьж явах хэрэгтэй. Хүүхдийн эрхийн тухайг зөрчил гэж та нар сонсч байсан уу? Энэ ямар утгатай юм бол? Өмнө сонсч байсан. Тэгээд хүүхдийн эрхийн зөрчил гэдэг нь бол энд байгаа үндсэн 4 эрхийг нь зөрчиж тэр хүүхдэд тавгүй байдал үүсгэх гэж бодож байна. Сонсож байгаагүй. Гэхдээ хүүхдийн зөрчил гэдэг нь
Ямар нэгэн хүний биед хаалдах эсвэл заанал хийлэх, хүчирхийлэх юм болоо мэдээгээр их хүчлэн хүүхдийн эрх зөрчигдсөн гэж гэр бүлийн асуудлаас юм уу ямар нэг юм болсон гэж байнга ярьдаг мэдээгээр. Тэгээ тэрнээс сонсч байсан. Жишээлбэл аав ээж нь ямар нэгэн байдлаар зодсон ч юм уу эсвэл сургуулийн орчинд хүчирхийлэх гэх жишээ нь. Жинжи. Гэрийнхаа даалгаврыг хийсэн үү? Хийсэн бол гээд найз нэгээл суулчих. Яана. Найз нь гэрийн даалгаврыг хийж чадаагүй. Үгүй чадаагүй ч гэж яг хийх гэсэн чинь хариу нь буруу гараад тэгээ чамаас асууя гэж бодож исэн байхгүй юу? Яах вэ? Чи бас хийгээгүй юм уу? Харин хөөе. Одоо эсвэл хоёлаа энд сууж байгаа ярилцаад ичгүү. Одоо юу? Одоо утахгүй шүү дээ. Хад ярилцаад ичээ. Найз нь гэр орно ундуу үлдээсэн байгаа. Эрт очихгүй бол болохгүй. Юу яа, аав ээж ч өөрөөсөө янзлсан байлгүй дээ. Ганцхан цаг гүрийгээл энийг хийчихэл та. Нэг цаг те. Ганцхан цаг энэ чинь амархан штэ. Хойлоо хамт ярилцаад ич. Тэхүү. Амжихгүй баха. Амжнаа. Одоо. Тэхүү. За байж байгаарай. Бэн ээж. Тарах гээд өгч чинь. За. Ээж додж байна. Яа тийм ээ. Хөөе. Танаач ч чи юу болох болов? Нөө чамайг дагуулад очиж ээж намайг загнахгүй шүү дээ. Тэгвэл танаач ч ийчгүй. За тэгээ. За гарыг. За. Таашаага орчуу та. Карман л амар. Энэ чи хэм блэ? Жинжи. Яасан том болоо вэ? Ямар хөөрхөн болцсон юм. Сайн байна та. Энэ ангийнх нь ох ийм хөөрхөн багт чи манай охины байж байгааг. Нормагаал явах юм. Биш хулаа. Ээж нь гарах гэсэн чи бэлэгээ олдгүй. Чи нэг хайгаадах та. Чамаас өөр тэгж ээж тийшээ далт хийгээд нуугаад юм ундаа сунтуу болох хүн байхгүй манай гэрт. Та өчигдөр бэлэг үрсэн мэдтий. Бэлэдийн ирэлгүй яадгийг өчтөр бэлэдтэйгээ ирсэн. Чи нэг хайгаадах та тэр өрөө мөрөөгөр хайгаадах. За. Ээж нь яарад ингээс олоодох. За аавж өрн сайн уу? Гайгүй. Ажил гээл завгүй өгөөд байна уу? Гайгүй зохицуулаад яваад идэгэн штий. Та ер нь манай эцэг их хурал дээр сууж байгааг байгаа тий. Би таныг санахтаа арай л өөр хүн шиг санаад. Үгүй аргагүй ах уу. Бараг 5 дугаар ангиас хойш хараагүй байх шүү. Ээж бэлэг зэ болтгүй юм. Та миний бэлэг өмсөв. Одоо тэхээс. За. Оройтвоо. Найзгаа оройтвол. Дүүгээд сургуулиас нь авч мэдж байгаа үз. Ганцаараа сургууль дээр үлдчихгүй заадах чинь. Аавтайгаа нэлээ хичээлэн хийлгэрээ. Чи өөрөө хичээлээ хийж байгаа байгаад дээ. За. За явлаа. Ээж чих ажилтдаг юм а тий. Чам бүх юмаа таатах явчлаа шүү. Угаасаа би энэ гэрт надаас өөр ажил хийх хүн байхгүй шүү дээ. Тэгээд гэрийнхаа даалгаврыг маргааш хийгээд бол хойшлуулцахаар даалгавар нь аваараад ер нь бол нэг иймэрхүү байдалтай л үлдэм юм дөө. Хүүхдүүдээ тэгвэл хүүхдийн эрх хаана хамгийн их зөрчигдөж байгаа юм бол Хүүхдийг бол зодох нь буруу. Ягаад гэвэл тэр хүүхдийн эрхийг зөрчиж байна гэж би боддог. Ер нь бол тийм олон нийтийн хөл хөдөлгөөнтэй газар эсвэл яг гэр татвар явагддаг гэж бодож байна. Хөдөө орон нутаг болон захын сум дүүргүүдэд их явагддаг гэж би бодож байна. Миний бодлоор л камергүй тийм ямар нэг юм хамгаалалт байхгүй тийм газруудаар хүүхдийн эрх маш их зөрчигддөг гэж бодож байна. Энийг яасан? Сайн надад юу тохиолдсон гэж? Яач вэ? Би сая харин чам руу ирээд гэрээсээ гараа явчихсан байхгүй юу? За. Тэгсэн чи өдөөс харныг танихгүй алхаа явж исэн. За. Би зүгээр ажилд явж байгаа хүн байна гэж сандраад хажуугаар зүгээр зөрөд гаргаж исэн. Тэгсэн чи харин миний хүүгнээс бацаад гүүгээ явчлаа. Тийм үү? Тийм ээ. Хоёлаа яах вэ? Багшд хэл бишээ. Цагдаад хэлээ. Цагдаад? Үгүй, цагдаад хэлээ хэлдэг шүү дээ. No, ийм имийг ердөөсөө дугаа өнгөрч болохгүй заяа. Яаж Үгүй, хүнд хэлэхгүй бол болохгүй. Үгүй, би хүнд хэлмээргүй нөө. Телевизээр харддаг юм чи. Хүнд хэлдэг үстэй. Үгүй, цагдаад очив. Чиний эргэн тойронд хүүхдийн эрхийн тухай зөрчилтэй асуудал байдгүй. Манай сургуульд нэг сонсголгүй хүүхд байдаг л да.
тэр хүүхдийг манай найзууд сонсохгүй болохоор нь муулж доромжилтгэлтөө тэр надад их муухай санагдсан. За тэгэхээр ер нь бол одоо коронавирусын улмаас бүх хүүхдүүд гэртээ захин хичээлээр ороод ерөнхийдөө бол найзуудтайгаа уулзах байгаа. За энэ бас бидний нэг бодлоор хэдий ингээ өвчин зовлонтой ингээд гэртээ байх ёстой ч гэсэн тодорхой хэмжээнд бидний эрх зөрчигдөж байгаа гэж бодож байна. Сургууль дээрх болон гэр бүлийн хүчирхийл амар энэ жилүүдэд ихэлсэн юм шиг санагдаж байгаа надад. Тэрийг нь харин сургуулийн зүгээс гэвэл багш захирлууд нь байлуулж, харин гэр бүлд гэвэл аав ээжнэр нь ямар нэгэн ухамсартай байдлаар байлуулах хэрэгтэй. Жижигхэн бэхтэй хүүхдүүдийг хаяа тэгээд муулаад доромжлоод байдаг. Энэ нь болохоор надад энэ хүүхдийн эрхийг зөрчиж байгаа юм шиг санагддаг. Хүүхдийн эрхийн зөрчлийн тухай хандах нь чиний үүрэг мөн үү? Энэ бол миний үүрэг мөн. Тэгээд бас тэр хүүхэд багш эсвэл сургууль хүмүүжүүлэгч, асран хамгаалагчтай хэлэх нь бас зөв. Үүрэг мөн яагаад гэвэл тэрийг тэгжээж дараагийнхаа ямар нэгэн тийм болохоос сэргийлж чадна. Миний үүрэг мөн. За тэгээд өөрийнхөө баг цаг ч гэсэн тодорхой хэмжээнд туслах нь бас хэрэгтэй гэж бодож байна. Зүгээр энэгээр биш цаагаар ингэ тойроо. Үүсдэг юм. Уул та. Яна зүгээр үү? За ууц. Яа би төлгээгүй шүү. Бас чадах нь уу? Босоорой. Хөдөлгөөд үзтээ. Чи цүгнээс нь татаад байх юм. Чүгийг авах уу? Гайгүй юу? Чи хөлөөсөө авиргаж авахгүй. Би чи төлчих чи гайгүй. Гэтэ өндөг. Надаас жоох хүмүүс ахын настай явуулдаг. Өнгөрөх юм байна л та. Ууг нь энэ тойроод байгаа гэсэн бичиг байсан юм л дээ. Хэдүүлээ бичиж өгдөг. Нэр бодно штэ. Байна уу? Чай залгах гэ тэгээ тасчихъя. Машины дунд сусагтайг тасалчлаа. Нэр. Хөөе, камерасан. Чи яагаад доглоод байгаа? Энэ харин өчтөр унсан штэ. Тэгээд нүл хөндөр. Явж чадахгүй нөө. Тийм аа. Эрт гарахгүй бит хоёр түрэн чам бүр хүлээж тисэхгүй болоод нааш алхаж ирлээ. Тэгээ яаж л киноныхаа билетийг чамд өгсөн. Харин тийм Чи ирэхгүй бит хоёр. Киноны цаг чи өнгөрчлөө. Надаас л боллоо. Тэр чамаас л. Хүүхдүүд бид нэр үүргээ мэдэж авах ёстой шүү дээ. Тэгвэл бусдын эрхийг хүндэтгэх нь зөв үү? Бусдын эрхийг хүндэтгэх гэдэг нь би хүний эрхэд таалдахгүй, хүн ч гэсэн миний эрхэд хандахгүй байхыг бусдын эрхэд таалдахгүй байх гэж юм болоо. Зөвхөн ингээд өөрийгөө бодоод авахгүй бусдыг ч гэсэн хүндлээд ядахнаа ингээд татуусанд явж байхад ах манастай хүн суудлаа тавьж өгч юм уу энэ нас хувь хүний соёл бөгөөд бас тэр хүний эрхэд халдахгүй одоо ингээд хүндэтгэж байгаа үйл явдал юм аа. Бусдын эрх бид нар ганцхан эрхтэй биш бүх хүмүүс эрх тэгш хэрэгтэй би ганцаараа гэсэн бодлоо хаях хэрэгтэй. Тэгж байж тэр хүний эрхийг дээдлж бас тэр хүн миний эрхийг дээдлэх хэрэгтэй. Хаан хүний эрхийг бид нэр хүндэтгэж түүнийг нь зөрчихгүй байх нь бид нэрээ хүндэтгэж байгаа бас нэг хэлбэр. Хөөе. Чи яагаад надхан дээр тоглож байгаа юу? Хөөе наасар да. Энэ хараа цахилгааны утсаа авахгүй чи энэ тогон цохиулчул яана. Үгүй энэ чи зүгээрээ энэ чи байж л үү тийм манайхан бүгдээрээ тоглолтээ. Болохгүй. Энэ хараа. Тэр хараа. Сайн ингэж урт гэлдэж шít. Харсан уу? Энэ хараа. Утсан шалбарсан бэ штэ. Сайн намайг хэлээг байсан бол чи яг тогон цохиулаад өгөх байсан бай. Тэгээд яагаад зантай ингэж ойрхон тоглоод байгаа юм бэ? Чи машин дээр үчи штэ. Үгүй энэ чи аюултай гэж хэн ч хэлээгүй. Бас аав ээж маань ч гэсэн хэлээгүй шүү. Чи гэртээ ороод аав ээжээсээ ааваа ээжээ гадаа ийм утас байлээ гэд асуугаад үз. Аав ээж чинь чамд хэлэн заяа. Тэгээ найзуудтай бас хэл ийм зам дээр ийм утсан дээр тоглож болохгүй. Хүүхдийн эрх нь биднийг ямар хүчирхийллээс хамгаалдаг вүлээ? Биднийг болохоор бие мөн сэтгэл санааны хувьд мөн бэлгийн хүчирхийллээс хамгаалдаг. Хүүхдийн эрх нь бие махбодын сэтгэл зүйн үйл хайхрах бэлгийн хүчирхийллээс хамгаалдаг. Хүүхдүүд бид нар эрхээ мэдэж авснаар ямар эрх зөрчигдөж байгааг ойлгоно. Өөрт чухал гэсэн асуудлаар санал бодлоо хэлмээр санагддаг. Хэрвээ чиний эрх зөрчигдөх юм бол чи заавал хинийгэд мэдэгдэнэ. Жишээ нь хүүхдийн 108 утаас эсвэл эцэг эх багш нартай мэдэгдэрээ зүгээр өнгөрч болохгүй шүү. Эрх зөрчигдсөн тохиолдолд том хүмүүс бол
хэлэх хэрэгтэй. Тэгжиж дараагийнхаа эрсдлээс хамгаална. Хүүхдийн эрхийн зөрчил гарвал эцэг их сургууль үнэлэгчтэйгээ хандах хэрэгтэй. Хүүхдүүд биднэр үүргээ маш сайн мэддэг хэрнээ эрхийнхаа талаар тийм сайн мэддэггүй бололтой. Хүүхдийн эрхийн талаар томчууд хүүхдтэй зааж сурах нь чухал юм шүү. Би энэ нэвтрүүлэгт орсноор хүүхдийн эрхийн тухай мөн өөрийгөө хэрхэн хамгаалах талаар мэдээж авсан. За би энэ нэвтрүүлэгт орсноор бол хүүхдийн эрхийн тухай бусад найзуудаа ойлгуулахыг зорьсон. Би хүүхдийн дөрвөн эрх болон зөрчигдөж байгаа асуудлуудаа хинт хандах хэрэгтэй байгаа мэдж авлаа. Тэгээд энэ нэвтрүүлэг маань одоо бусад хүүхдүүд маань ч гэсэн хүүхдийн үндсэн дөрвөн эрхийг ойлгож байгаа хаа гэж бодож байна. Бид нэр эрхээ мэддэг болвол бид нэр ямар эрх маань зөрчигдөж байгааг илүү мэддэг болно. Эрх байгаа учраас бид нар ямар нэгэн аюул ёслоос өөрсдийгөө хамгаалуулж байгаа. Найзуудаа ер нь ингээд хэрвээ чиний эрх зөрчигдөж байгаа бол одоо бүр томчууд те энэ асуудлыг шийдвэрлэдэг хүмүүс бас өөрийнхөө дуу хоолойд хүргэх хэрэгтэй байдаг юм шүү. Хүүхдүүд ер нь эрхээ эрт мэдэж авах нь хэрэгтэй. Биднээс томчууд, багш, эцэг эхчүүд туслах хэрэгтэй гэж бодож байна. Томчууд хүүхдийн эрхийг хамгаалах үүрэгтэй. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн эрхийн конвенцэд томчууд болон бүх улс орны удирдагчид бүгдээрээ хүүхдийн эрхийг хамгаална гэж заасан байдаг. За тэгэхээр хүүхдүүд бид бүхэн эрхээ хамгаалахын тулд тэгвэл 3 дүрмийг мөрдөх хэрэгтэй. Нэгдүгээрт эрхээ мэддэг байх, хоёрдугаарт бусдын эрхийг хүндэтгэх, гуравдугаарт эрхээ хамгаалуулахаар санал бодлоо илэрхийлдэг байх хэрэгтэй. Хүүхэд бүр эрхээ хамгаалуулж ад жаргалтай өсөх ёстой. Дэлхийн олон орны төлөөлөгчид цуглан нэгэн онцгой амлалтыг өгсөн юм. Тэр бол Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн эрхийн тухай конвенц. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн эрхийн тухай конвенцэд хүүхэд бүр заавал эдлэх ёстой эрхийн тухай заасан юм. Манай оронч хийсэн 1990 оноос энэхүү конвенцийг дагаж мөрднө гэж амлалт өгсөн. Хүүхдийн эрхийг хамгаалахын төлөө ажилладаг олон байгууллага бий. Хүүхдүүдээ та нар өөрийн эрхийг эдэлж бас бусдын эрхийг хүндэтгэж хамгаалаарай. Тэгвэл өнөөдөр зарим хүүхдүүдийн эрх зөрчигдөж аз жаргалгүй амьдарсаар байна. Хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдолд магадгүй зарим хүүхдүүд найзуудтай ярьдаг, хинт хандхаа бас мэдгүй ч гэсэн тохиолдол байдаг шүү дээ. Тэгэхээр найз бол чамтай адилхан хүүхэд учраас чиний эрхийг төдийлөн сайн хамгаалах боломжгүй. Тийм болохоор аав ээждээ, багштаа итгэж болохоор хин нэгэн том хүнд заавал хэлэх ёстой. Бас дээрээс нь найзын утас 108 утсанд хандаж өөртөө тохиолдсон асуудлаар тусламж дэмжлэг авах боломжтой. Мөн цагдаагийн утас 102 дугаарт бүр маш яаралтай тохиолдолд түргэн тусламжийн утас 103 дугаарт хандаж тусламж авах боломжтой юм а. Хүүхдүүд та бүхэн өнөөдрийн нэвтрүүлгээр хүүхдийн эрхийн тухай ойлголт болон мөн бусдын эрхийг хэрхэн хүндэтгэх тухай, эрхээ зөрчигдсөн тохиолдолд хинт хандах тухай мэдээлэл авсан гэж итгэж байна. Дэлхийн хаа нэгтээ зовж шаналж байгаа найзуудынхаа эрхийн төлөөч гэсэн санаа тавьж байх хэрэгтэй. Хүүхдийн эрх бол дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүүхэд нэг бүрийн эдлэх ёстой эрх юм. Хүүхдүүдийн аз жаргалтай ертөнцтэй хамтдаа байгаарай. Бидэнтэй холбогдож ярилцсан хүүхдүүдтэй баярлалаа. Баяртай найзуудаа. Баяртай. Баярлаа, баяртай найзуудаа. Хүүхдүүд биднэр үүргээ маш сайн мэддэг хэрнээ эрхийнхаа талаар тийм сайн мэддэггүй бололтой. Тэгэхээр хүүхдийн эрхийн талаар томчууд хүүхдтэй зааж сурах нь чухал юм шүү. Хүүхэд бүр эрхээ эдэлж, бусдын эрхийг хүндэлж, эрхэн зөрчигдсөн нөхцөлд өөрийгөө хамгаалах нь чухал юм шүү. Хүүхдийн эрхэн зөрчигдөж байгаа тухай томчууд ч бас ойлгож ярилцах хэрэгтэй. Эрхэн зөрчигдөөгүй хүүхэд хамгийн жаргалтай.